Монголын говийн олгоо хорхой. Монголын говьд амьдардаг олгоо хорхойн талаар хамгийн их судалсан эрдэмтэн бол Рой Эндрюс аж. Тэр бээр 1922 онд Монголд ирж 3 жил судалгаа хийжээ. Ингэхдээ Рой Эндрюс ерөнхий сайд гинтэнтэй уулзахад манай засгийн газарт нэг олгоо хорхой авчирч өгөөрэй. Говийн олгоо хорхойг бид сонсч байснаас огт харж байгаагүй юм шүү гэж Америк эрдэмтэнд илгэмсэг хандаж байв. Рой Эндрюсийн дараа 20 дугаар зууны 1950-ад оны дунд үед өөр нэг Америк эрдэмтэн Небет ямар ч байсан уг нууцлагдмал амьтныг олж барихаар шийджээ. Түүнийг Монголын газар нутагт судалгаа хийх хүсэлтийг нь хэд удаа зөвшөөрөөгүй боловч эрдэмтэн зөрүүдлсээр дахин хүсэлт илгээсээр байсан гин. Небетийн хүсэлтийг зөвшөөрөхгүй байсан гол шалтгаан тэр үед Монгол социалист нийгмээр замнаж байсан. Америкийн эрдэмтнийг тагнуулын үйл ажиллагаа явуулж болцсохгүй хэмээн сэрэмжилсэнийг хүзээ. Гэсэн ч Небет уйгуу хөөцөлдсөний эцэст 1954 онд түүнд Монгол судалгаа хийх зөвшөөрлийг бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас олгожээ. Америкийн экспедиц 2 Land Rover машинтай Баян онгор Алтай заадах говьд судалгаа хийж яваад сарын дараа тэндээ сураггүй алга болсон түүхтэй. Америкийн засгийн газар өөрсдийн судалгааны экспедицэн сураггүй алга болсонд санаа зовон Монголын засгийн газарт алга болсон экспедицийг ирж хайх ажил зохион байгуулахыг хүсв. Америкийн нэгдсэн улсын хүсэлтийн дагуу Монголын талаас эрэл хайгуулын баг гаргаж говь руу илгээсэн байна. Монголын судалгааны баг Небетийн экспедицийнхэн Баян онгор аймгийн Өмнөд говийн нэгэн газраас олов. Харамсалтай нь эрдэмтэн болон түүний хамтрагчид бүгд ам өргөцсөн байлаа. Эвдэрч хэмхрээгүй бүрэн бүтнээрээ байгаа 2 машины дэргэд экспедицийн бүх гишүүдийн цогц хэвтэж байсан бөгөөд тэдний хайж олтол нэлээд удав. Тэгээд ч халуун нартай байсан болохоор цогцснууд муудсан байжээ. Уг экспедицийн гишүүдийн өхлийн шалтгааныг олж чадаагүй өдөө хүртэл нууцлагдсан хэвээр байгаа нь хачирхалтай. Тэдний биед ямар нэгэн галт зэвсгийн ул мөр шарах байсангүй. Эд юмс нь бүрэн бүтнээрээ байхад тэд яаж ам өргөтгүүлээ гэсэн асуулт урган гарч ирэв. Хэрв тэд ямар нэгэн өвчин туссан эсвэл дөөрч усгүй болж хатаж өгсөн бол мэдээж хэрэг гэрийнхэндээ ч юм уу хэн нэгэнд зурс бичиж үлдээх хугацаа хангалттай гарна. Тийм тохиолдолд тэдний өхлийн шалтгааныг олж тогтоох боломжтой. Тэгэхээр судлаачид гэнт маш хурдан хугацаанд ам өргөцсөн ойлгомжтой болов. Магадгүй Небет болон түүний хамтрагчид олгоо хорхой олсон ч байх магадaltaй. Бүр сүрэг хорхоон дээр буучсан ч юм билүү. Небетийн экспедицийнхэн олгоо хорхойг судлах гэж яваад ам өргөцсөн ганц экспедиц биш юм. 1990 онд Монголд ардчлал өрнөснөөс чөлөөтэй нэвтрэх боломжтой болсны дараа янз бүрийн судалгааны экспедиц байгаль орчныг судлахаар цовж эхэлсэн. Зарим нэг нь үлэг гөрүүл хайж байхад, зарим нь элдв янзын эрдэнэс ирж нэг хэсэг нь олгоо хорхойн эрэлт гарсан. Гэтэл эдгээр олон экспедицүүдээс зарим нь буцаж ирээгүй юм. Одоо болтол юунаас болж алга болсныг хайж тогтоогоогүй олгоо хорхойн талаар судалгаа хийх шаардлагатай байна. Олгоо хорхойг судлах багуудаас хамгийн сайн бэлтгэгдэж тоноглогдсон нь Чехийн экспедиц байлаа. 90 оны ихэр зохиолч сэтгүүлч Иван Маракте, доктор Ярослав Прокотец, кино зураглаач Иржи Скупин нар олгоо хорхойг олохоор 2 удаа Монголын говьд ажиллажээ. Тэд хэдийгээр уг амьтныг олж чадаагүй ч гарцаагүй байдаг тухай ихээхэн хэмжээний баримт материал цуглуулж хамгийн гол нь амьд мэнд буцаж иржээ. Өөрсдөө хийсэн судалгаан дээр үндэслэн Чехийн телевизийн Элсэн цөлийн нууцлагдмал мангас нэртэй цуврал нэвтрүүлэг хүртэл бүтээжээ. Олгоо хорхой хэмээн аимшиг төтөн уртаараа 0.5 м орчим хям хэлбэртэй бүдүүн хүний гарын шууны дайтай байдаг. Сүүл хэсэг нь тайраад авчихсан юм шиг гих боловч толгой сүүл нь мэдэгдэхгүй, хамар нүд гих зүйл харагдахгүй, улаан хөрөнгөтэй. Амьдрах газар нь говийн алслагдмал дулаан хөндий элсэн манхан дунд оршино. Зөвхөн зуны 6-7 сард элсэн дээр гарч ирээд бусад үед элсэн доогуур ичдэг байна. Ил гарахтаа голдуу борооны дараа газар нойтон байхад гардаг. Уг хорхой нь маш аюултай бөгөөд хүн амьтны хэдэн метрийн цаанаас ч хөнөөх чадвартай ажээ. 1996 онд Петр Горки, Мирех Наптаю нараар ахлуулсан Чехийн өөр нэг экспедиц мөн л олгоо хорхойг олж чадаагүй боловч харсан учирсан хүмүүстэй уулзаж баримт материал цуглуулв. 2003 онд олгоо хорхой хэмээх уг нууцлагдмал амьтныг олж судлахаар Америкийн судлаач аялагч Адам Дэвисээр ахлуулсан экспедицэн гэх Монголд иржээ.
Дэвисийн хувьд урд нь Моголи Бембеке гэж өнөөдрийг хүртэл үлдсэн үлэг гөрвлийг олохоор Конгод ажиллаж байсан туршлагатай судлаач аж. Конгод ч Монголд ч хийсэн судалгаагаар олох гэсэн амтнаа олж чадаагүй. Гэхдээ түүний экспедицийг бүтлгүүцсэн гэж хэлж болохгүй. Учир нь түүний цуглуулсан баримтууд нь олгоо хорхоог судлах ажилд тодорхой хувь нэмэр оруулсан байдаг. Дэвисийн хийсэн судалгаанууд дээр үндэслээд олгоо хорхоо нь говьд үнэхээр бодитоор байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэрбээр Монгол орны бараг өнцөг болон бүрийн хүмүүстэй уулзаж асууж лавлахад эдгээр хүмүүс бүгд нэг зүйлийг өөрөөр хэлбэл тухайн амтны гадаад төрх ааш авирын тухай ижил зүйл ярьж байсан нь ийм дүгнэлтэнд хүрчээ. Бүр нэг малчин өвгөн Адам Дэвист газрын зурган дээрээс уг өхөл дагуулагч орхоо хаана байсныг нь хүртэл тодорхой зааж өгсөн байна. Тэгвэл эрдэмтэн Джон Клаудси олгоо орхоо гэдэг магадгүй амнаасаа хороор бууддаг могооны нэг төрөл гэсэн санааг дэвшүүлжээ. Олгоо орхоог маш олон зүйл амьттай харьцуулж үздэг бөгөөд түүнийг цяаны хүчлээр харвдаг жаран хөлт, цагирган өт, мөн дайснаа бөмбөлгөн аянгаар харвж устгадаг амтан гэх хүн гарчээ. Харин Монголын судлаач Дондгийн Цэвэг мэд арай бодит санаа хэлсэн байна. Тэрбээр ямар нэгэн зөвгнөлт хувилбараар биш илүү бодитоор хэлэхдээ олгоо орхоон хоёр төрөл зүйл байдаг. Эхнийх нь гэрчүүдийн хэлснээр олгоо орхоотой ижил төстэй боловч шар өнгөтэй байдаг. Нэг удаа тэмээ тууж явсан туурчин тос дуулын дэргэд шар хорхоотой учирснаа ярьсан юм. Бүр 50 гаруй шар хорхоо богинорсон байхыг олж харсан байна. Олгоо орхоон тухай маш олон таамаглал дэвшүүлж болох боловч уг хорхоонуудыг зөвхөн барьсан хойноо л тайлах буй за. Өнөөдөр дэлхийн хөрсөнд амьдарч буй амьтдын талаар тайлагдаагүй олон нууц байдгийн нэг нь олгоо хорхоо билээ. Хэрэв олгоо хорхоо халуун цөл говийн элсэнд нуугдсан амьдарч байгаа бол хүн амьтан суурьсан газруудад ч янз бүрийн мангасууд хөрсөнд ороос гарч ирдэг байна. Жишээ нь 1988 онд хуучин зүйл толгойд улсын Луганикийн Симулаксая шийсэн сонд өгүүлснээр газар шорооны ажил хийж байсан нэг ажилчин бэртжээ. Ухаангүй байгаа түүнийг яаралтай тусламжаар эмнэлэг тавчран үцгэд зүүн гарыг нь могоо ороосон юм шиг түлэгдсэн байв. Ухаан орсон ажилчин ярихдаа түүнийг гинэт тог цогсон. Уг газарт шалгалт хийхэд ямар ч цахилгааны шугам ойр хавьтан байгаагүй. Гэтэл 2 сарын дараа яг тэр газар 6 настай хүү мөн ижил шалтгаанаар амь насаа алдсан байна. 1989-аас 1990 оны хооронд ч хилмигдсэн хүмүүс бүртгэгдсээр байв. Тэд бүгд газар шорооны ажил хийж байгаад тогон цохиулсан болох нь тодорхой боловч чухам хаанаас юунаас олж тогон цохиулаад байгаа нь тодорхой бос. Гэтэл 1990 оны өвөл газар шорооны ажил хийж байсан ажилчин нэгэн сонин хачирхалтай амтан барьжээ. Уг амтан ажилчин руу маш ширүүн дайрч бэйли хувцастай байсан тэрээр ямар нэгэн бэртэл гэмтэл шарх авсангүй. Баригдсан амтныг биологийн лабораторид шинжилгэхэд ягаан өнгөтэй 50 см орчим бүдүүн хям шиг болох нь тогтоогдож урд өмнө шинжлэх ухаанд огт мэдэгдэж байгаагүй амтан гэж дүгнжээ. Магадгүй энэ үт нь олгон хорхоон голын төрөлж байж болох юм. Өмнөд Америкт ч гэсэн өхөл дагуулагч баригддаггүй үт байдаг. Нутгийнхан түүнийг Минхоку гэх бөгөөд 1 м орчим урт бүдүүн үт аж. Тэр үт хорхоог одоо хүртэл барьж чадаагүй. Түүнээс болж олон хүн амтан хохирсоор байв. Мөн хойд Америкт ч гэсэн аварга үт таарлаж байсан гэдэг. Эцэст нь хэлэхэд Монголын их говьоос эрдэмтэд цуутай олгоо орхоог олж хэдэн 10-100 жил тайлагдаагүй байсан нууцыг тайлахыг хүлээх үлдлээ. Харин Монголын говь нууцаа гадныханд хэдийгээр хугацаанд хадгалж чадах бол гэдэг 21-р зууны энэ цаг дор сонирн билээ.